Герман улсын Düsseldorf хотоос Мюнхен хотод хүрээд ирлээ. Тэр галтрын дээр сууж ирж ирсэн. Германы Мюнхен хотод явж байна. Дасаа матаа гэж яваад байхгүй. Ингээд Мюнхен хотын яг энэ төвд нь English Garden гэдэг ийм гоё том цэцэрлэг түрээлэн байд юм байна. Мюнхен хотод нэг 3 хоног амарнаа. Хүмүүс налаагаас алхаж биш үү те. Тэнд нэг үүрээ засцсан. Өндгөө дарж ах шиг шүү дээ нэг нь. Шоу ихтэй юм оо. Хотоос гарахгүй ийм гоё цэцэрлэг түрээлэнтэй байх гэж нэрээ. Сэтгэлдээ нэг хэлээч. Манайд бас нэг ийм цэцэрлэг түрээлэн гэж ингээд гоё моджуулаад өгсөж өрөөж уул руу биш ингээд тэгшин талбай дээр гоё парк хийвэл үнэхээр гоё юм байна. Тэр цаана байгаа барилга Мюнхен хотын музей гэж байна. Бас Эрдэнэсийн музей гэж ах шиг байна шүү. Алмаз Эрдэнэсийн шидийн байдаг гэж байна. Ийм гоё орчинтон яаж стресстэй юм бэ? Сайхан байна. Санаа алдаал явах юм да. За таксинаар нэм зэгэл цагаан шагаал өгтэй юм таксинууд байт юм лээ. Тэгнээ зогссон байна. За европчууд бол битүү гадаанаа ингэ суудаг юм байна. Нарлал. Нар их нөгөө цөөхөн гардаг болохоор нарандаа ингээ гадаа суух аюу дуртай. Бороо их орно. За нөгөө бензууд маань өстө битүү таксинд ингээл явж байна да. Энэ одоо юуны барилга юм бол доо манай Украины тог маань өстө сүндэрлж шүү дээ. Ийм л сайхан эвнийг их тайвныг эрхэмлж байна да энэ соёлтой орнод чинь. Ямар гоё хуучны барилгууд вэ? Зураач шүү дээ. Украиныхаа тугийг тавьчихсан. Германч одоо манай украинчуудын чинь маш их цагаачаар авсан шүү дээ. Тэр үеийн гойсон байна да. За Мюнхен хотын яг төв талбай дээр нэрсэн байна. Стоп божигнжин. Энэ ямар гойсон бэ хөө? Сүм дотор бол чөлөөтэй орж гараад залбирлаа, мөрөглөө үлдэж болт юм байна. Hopboy House гэдэг энэ. Мөн үү? Монголоор Bry House гэнэ. За энэ их түүхэн юм уушин газар юм байна. Учир юу вэ гэвэл энэ дотор чи одоо Гитлер, Ленин эдгээр чи анхны хувьсгалаа эхлүүлж исэн газар гэж шүү. Анхны дуу хоолойгоо хүргэж бусдыг уриалан дуудсан ийм түүхт газар юм байна. За доцогчоо орч сонирхцгоё. За айхтар Гитлер ах маань одоо энэ чэнээс л хувьсгалаа эхлүүлж исэн байх шүү дээ. Энд хамгийн анхны хувьсгалаа эхлүүлсэн юм түүхт газар юм байна. За энэ дотор орж нэг пив уух бол одоо алдсан байлгүй. Ийм газар орж ичээ нэг пив уухгүй алдсан байлгүй дээ орой. Мэдээч шүү дээ. Тэгхээс наашаа зорж ирлээ. Холын Монголоос хувьсгал ихтүүд гэж явна. За ямар хувьсгал ихлээ? Ихэдхэн нь яг уужиж ихлүүлэхгүй бас одоо шууд ихлүүлж болохгүй гэж юм. За жинхэнэ бавараа пив. Хамгийн
Германы хамгийн гоё биртэй газар гэсэн тийм. Гоё юм. Гой газар байна. Мюнхен хотын бас нэг дээр үеийн алдартай ордон дээр ирсэн байна. За нэр нь өстэй хэд уулчмаар нэртэй. Би за мэддэг хүнээс нь асуунаа. Юу гэнэ? За ориг л. Лакс Люксембург. Хотлоо ярихгүй ш. Оо за. Ямар гоё таа. Асар том ногоон байгууламж байна. Өөр тийшээ захна харагдахгүй. Тэгээ энүүгээр хүмүүс дасгал сургуульд алхалт хосоороо зугаалаад ингээд аюу гоё явдаг юм биш үү? За хум бол нь шүү дээ, хамгийн үнэж бус шүү. Тэгсээр нэг аюу үзэсгэлэнтэй харагдана, хосоор харагдана. Жилдээ нэгийг сольдог гэж штэ энэ хүн чинь. А хэрэг хамгийн царамуутай шүү. Тэгсэн ернээс нэг хэрээндээс аяйгөө үнэж насаараа байдаг гэж штэ. Тэрийг энд амьдардаг хүн хэллээ шүү. Энэ Мюнхен хот чи ерөөсө шууны хот юм биш үү баг. Хүү. Ингэж л гоё амар амгалан амьдарч штэ. Шуун хүртэл амар амгалан. Хэдэр энэ хавьда цанаар их голгодог юм шиг байна. Тий. Баг айл болгоны гадаа цанаар иглээсэй. Үлгэрийн мэтэл харагдаж байна. Дэше гарахад бэлэн үү? Тэр бэлдээ. Диснейленд яг тэр нэг Google-ийн кинон дээр гараад байдаг нэг ордон ч тэнд байна. Яаж жоохон хөвгдгүү бас Disney ордон руу гарах уу? Санаа зовмоор бас. Тий, бас хүүхд дагуулж гарахгүй бол энэ чинь бас болохгүй шүү дээ. Цаг агаар үнэхээр сайхан байна. Жуулчд их ирдэм байна. Үнэхээр гоё Альпийн нурууны уулууд явж байгаа. Зүгээр зурсан зураг дотор л яваад идэв юм шиг л харагдчих штэ. 40 минут алхаад дэшигээ ордон руу очих юм байна. Ийм гоё жимээр дөнгөж эхэлж байна да. За манай хэд энд явж байна. Гоё би тавир мандтугай. Сайхан алхана. Ийм гоё байгальд алхахгүйгээ яах вэ? Яг морин тэргээр бас дэшээ гарч болдсон байна. Гэтэ бол алхах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Оо бас том биегүй алуу байгаа шүү. За. Залхуурсан нэгэнд бол юм морин тэрэг байна. За явуулчлаа. Нилээ олон хүн сууж байна. Зураг авахгүй л тийм ээ. Ордон энэчнээс гоё харагддаг байна л та. Ой ч гоё гол усч штэ. Голын чимээ мэн янз бас усч. За тэр Альпийн нурууны цастай ориглууд нь харагдчихлаа. Нэг том нуур байна. Германы одоо хөдөө тал гэх юм уу? Ингиж гоё 50 амгалан амьдарч байна. Дээр салхи сивэлцээд гоё байна. Ирхи нэг идэнэ. За ийшээс явах юм шиг байна. Ямар сүрлэг харагдаж байна. Вау. Оо за. Альпийн нуруу. Хонгийн нураа.
бас нэг ордон байна. Тэр уул яриад Тэгээд энэ шинэ хонгийн чулуу гэдэг нэртэй байхгүй энэ ордон чи Энэ бас нэг чараа. шинэ хонгийн чулуу гэдэг нэртэй юм уу манай ордон чи? Манай ордон тэр байж шүү дээ. Манай ордон. Оо нэр жаргалын юм аа. энэ чинь зураг авах гэдэг тий. Оо уцаа оноо бол яста аврагдгүй байна да. Оо жиг үзэгсэлэн гэж юм бах та. Ингэж гоё. За нөө Disney ордонгоос буугаад Нууран дээр ирж байна. Тэр чигүүрээс ирсэн. Нуурын ирэг дээр жоохон суунаа. Альпиор харагдаж байна. Хой баш байна. Ийм л байгальтай ээлтэй амттай хайртай усуд байгаа шүү дээ. Шууд дуудан үтэн нээс хөрөлж. Ингээ тор дүүрэн талах барьж ирээл. Алхандас айгүй Дуртай гурлын юм. Манай хэд яаж вэ? задлах гэж шүү. Жижигүүдэд өгөхгүй юм бах та. Өнгөө юм шиг. Чи нэг гарнаасаа өгөх гээд үзэж. Гараа азуулч юу? Надтай ингэ сайхан харьцахгүй байх. За энэ завар бас явж болох юм. Тэр цаана жидэг зав байна. Бойсын зав байна, хосуудын зав. Суудын зав байна. Энд бүр олон хүний зав байна. Тэгээ шиг ингээ нуураа тойроод алхахдаг жимтэй юм шиг байна. Дугуй мугуунаад түрүүн хүмүүс яваад байсан. Ингээл тэр цаана саяны завтай хүмүүс чи явж байна. Ийх жоох явах уу? Тэгээ шоо халахыг ч бас. Тунгалаг нуур байлээ. Одоо та нар хардаа. Бараг уучмаар. Нилээ алхлаа. Бараг тайлаа. Бараг тойрохгүй л шин сэлдэг газар хийж тараа. Наамгүм. Хүмүүс алхаал. Янц. Хатны нөлөөг уран сайхны кино Европын орноор бас ингээ гаргаа явж байгаа. Тэгээд яг дундаа орцсон явж байна. Одоо цаашаа Австри, Чех гээд гарна. Тэгээд бас дунд нь бит хоёр бас өөрсөндөө бас амралтыг зохион байгуулад Мюнхен хотод ингээ сайхан 3 хоног амарч байна. Герман бол бас үнэхээр Европын орнууд дундаа үнэхээр бас үзэсгэлэнтэй үзэж харах юм ихтэй ийм сайхан хот байт юм байна. Хоол нь гоё, пив нь гоё, тэгээ байгаль нь гоё. Үнэхээр тасархай энэ Альпийн нуруунууд явж байна, уулснууд явж байна. Таашаалыг мэдрээ явж байна да. Цогтаачлаа. Сайхан хат хийж. BMW энэ том цогцлбор газар ирсэн байна. Музейг нь үзэх чинь BMW-г мэдээж дэлхийн топ машины компани учраас гоё музей байгаа, том байгууламж байх нь ойлгомжтой үстэй.
Энэ нарийн ийм гоё байрлал. BMW гэж гисэн. Монгол ажилтдаг. Оо тийм үү? Гар. Оо монгол хүн ажилтдаг гэж штэ энэ дотор нь. Ямар гоё. Орчуул яадаг бол бичлэг хийж болох юм болов? Оо сайн байна та. Яна бичлэг хийж байгаас зүгээр өгч. За. Ямар гоё. Оо нэг ч очоогүй юу та? Очоогүй 21 жил болж байна. Оо за. Тэрнээс өмнө одоо тэгээд Энд ажиллаад удаж байна уу та? ер нь энд ажиллаад 3 3 жил жил болж байгаа юм. болж байна. Тэрнээс Оо, гоё. урд нь ундаа газар ажиллажсэн байхгүй юу? Загварын газар ажилладаг байлаа. BMW-гийн музей дотор ингээд Монгол ихч маань ажиллаж штэ. Ямар гоё юм. Гоё газар ажиллаж штэ тий. Аягч маань ингээд ажлынхаа эрхийн дагуу бидэрт үнэгүй билээд өглөө. Энэгээр орчих юм байна тий. Бичлэг хийж болно өстэй энэ чинь. Ингээд ороо явчлаа да. BMW-гийн хамгийн анхны л машин юм шиг байна. Тэгж л бодлоо. Янзын гоё мотоцикл байна да. Ичүүр мотоцикл сонирхолтой гэж хэлэх үү. Карта мардантай юм шиг шүү дээ. Гар карта мардантай. Өөх одоо ийм дээр үедээ үйлдвэрлэж исэн байна. Мотоциклууд бол өстой төрөл бүрээрээ байна дөө. Оо за. 1939 онд ийм загвар гаргаж ирсэн юм. Анхны куб загвар гинэ. Нэг л өөр. Гэл загварууд байна да. Хоочны загвар. Одоо эдрийг онол өстой. Янзын харагдан да. Энд ч бас яваад идэх шиг санаад ах чинь. Логонууд 1917 онд ийм логотой байсан байна. 1933 онд 2 бөөрөлгийг хассан байна. 1953 онд жоохон том болсон байна. 1963 онд буцаа жижиг болсон байна. 1997 онд ийм болсон байна. Одоо 2020 онд ийм силикон юм шилэн болсон юм шүү дээ. Надад бол энэ 97 оных нь гоё харагдчих тий. Тий, энэ л гоё харагдчих да. Бас гоё юм авангард хийсэн байх шүү тий музейгээ. Дээшээ доошоо урсгаал. Зохион байгуулалт эдгээр янзын. Тий. Дээрээс нас гоё харагдчих шүү дээ. Ямар ч ирэх хүнийг тэгээд ер нь гоё сайхан машин л хорхоог нь хүргэх юм да тий. Хориглоо. Одоо очиж байгаа ийм 2000 оны нэг загвар байгаа. Тэрийг гаргаж байна. Чи одоо хэдэн жил тэрийгээ дарчваа? Тэрийг би 2002 оноос хойш. Йоо энэ загвар маа орвол яа игээд байгаа юм бэ? Монко игээд байгаа юм уу? Яа игээд байгаа. Энэ бол хуучны гоё загвар байна. Өнгө нь ямар гоё номин ногоон гэдэг ш. Ич одоо 2009 оных юм уус? 9 онд ийм загвар орж ирсэн юм уу? Алт юм байна. Оролтааны. Йоо, энэ яагаад таа вэ? Хөөч хамрна хаана. Идэлтэй байгаа юм шүү дээ. Энэ нэг хамар нонгоод. Хамраараа орж сууд юм уу? Наашаа ингэж ангууд орцоод. Ямар сони те? Тэр нэг кинонд байд. Үнч пенүүдтэй гаргасан загвар гэж байна. Мюнхен хотод өглөө 7:35 бороотой. Дараагийн зогсоол руу явж байна. Австрийн Линц хотод гарна. Одоо буусаар 3 цаг яваад Австри орно. Тэгээд Чех ороод буцаад Франкфурт ороод буцандаа Европт ихгүй бороо их орно л доо тэгцэх.